1962 онд аймгийн соёлын ордонд, Дорногов аймгийн соёлын ордонд дагалдан хөгжимчнээр орсон төвхтэй. Тэгээд тэр үед бол лимбэн дээр хүн авах хэрэгтэй байсан. Тэгээд лимбэн дээр сурах гэж явсан. Намайг авахд манд халахын алдарт морин хуурч, чайн банцрагч гэдэг морин хуурч багш маань намайг анхан авч урлагт гэж оруулсан хөө. Тэгээ яг хөө зүгээр лимбийг сураад оролдоод тоглоод тэгээд байсан. Тэгээд хамгийн анхны тоглолт нь адуучны баясгал гэж нэг хөгжмийн номер тоглосон юм. Банцрагч багшийн минь үтээд. Тэгээд яг хөө тэгээд тэр чинь тоолол тоглоод байдаг. Тэгээд энэ их хэдийн нэг зураач Цэрнэдэнд гэж нэг хүн байсан юм. Тэгээд тэр хүн манай соёлын ордны зураач, мундаг зураач л да. Тэгээд тэр хүн ирж баяр хүргэсэн надад. За боржгон хүү би 70 60-гийн их хэдийн бас боржгонтой боржгон хүү чамд баяр хүргэе. Их баярлаа чи лимбиний чин дууг ахын сонссонгүй хөлийн чин дууг сонслоо. Тэгтээ чи цаашаа хөгжимчин болно гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чи лимбиний яах вэ гэхээр ингээ шалантай гიშгээд байсан болохоос ингээд тоолоод тэр тоолоо тэгж үлээн гэдэг ингээ гიშгээд байсан. Өнөө тоглосон юм уу яаж тоглосон ямар ч байсан хөлийн дууг тэгж сонссон. Анхан ингэж л би лимбичин болж урлагт орж ижсэн хүн. За тэгээд 62 оноос хойш би соёлын ордонд хөгжимчин аккордеонист байж байгаа. За тэгээд дараачаар нь 69 онд улсад анх удаа одоо хөдөөгийн театр соёлын орднуудын хөгжмийн багш нарыг бэлтгэх тийм курс 4 жилийн нэг сургууль нээсэн. Ардын хөгжмийн зохиолч удирдаач анги гэдэг. За тэгээд энд шалгалт өгч тэгээд 94 хүн шалгуулж тэрнээс 25 хүнийг тэнцэж авч байсан юм. Тэр үед бол одоо очсон одоо энэ нийслэл хөө бүрэн бэх байж байна. За тэгээд хөгжмийн зохиол шараа маш олон улсууд би мундаг сайхан аяастай мундаг улсууд байсан. За тэгээд тэндээ төгсөөд би мөрдөрж багштай хөгжмийн зохиолч ангийг 4 жил төгсөн. Тэр хойшоо шаналд ардын жүжигчин мөрдөрж багш. Дараачаар нь тэрэн дээр удирдаачдаар бол төрийн шагналт ардын жүжигчин чулуун багштай би удирдаач ангийг төгссөн. Тэгээд би сургууль төгсөж ирээд 73 онд сургууль төгсөж ирээд тэгээд ажилласан. За тэр үед одоо намайг театрын хөгжмийн багш удирдаач байхад манай театрын дараагаар одоо болд дарга байсан. Одоо энэ музейн дарга тэр хийжсэн одоо тэтгэврт болд байж байна. За найруулагчаар Яндан самбуу гэж хүн байсан, сугар гэж хүн ажиллаж байсан. За тэгээд санчигдана найруулагч энэ найруулагчид ажиллаж байсан. За бүжгийн багшаар бол манай Гавьяат Ухнаа багш. Тэр чинь Ухнаа Гавьяат багш чинь соёлын ордонд 62 онд хамт бүжгэлж хамт тоглож байсан хоёр хүн. Хөгжмийн зохиолч анги төгсөж ирж байгаа хүн. Удирдаач анги. Тэгсэн чинь би нэг сайхан одоо нутгийн тухайн говийн тухайн сайхан Монгол бүжгэл тавина гэж бодож л одоо ухнаад л тийм хэлийн ухна ямар бүжиг санаанд орох вэ гэсэн чи харин ухнаа наад нэг нацгдэрч хоёр тана казак бүжиг хийгээд. Тэгээд би чинь Монгол хүн. Тэгээд би казак бүжиг яаж хийх вэ? Одоо ухнаад л би дотроо өнөхрөө гомдож байлаа. Энэ одоо зориуд намайг сорихад гэж одоо казак бүжигээ чадахгүй юм захиаллаа. Эсвэл одоо би сайхан Монгол бүжиг хийдэг гэж бодоод. Тэгээд сар хэрэгтэй болсон. Ухнаа одоо Яндан самбуу найруулагчид бишээд би казак бүжгээ дэглэчихэд энэ хөгжим гарч ирэхгүй байна. Шинэ жил болох гэж байгаа. Тэгсэн чинь ерөөсөө болж өгдөггүй. Тэгээ бүр сүүлд найруулагчдуудад одоо чи нэг бүжгийн бэлэн болчиход байна. Чи одоо хөгжмийн гаргаж өгөөч гэдэг. Би одоо яаж чадахгүй. Тэгж чад гэрнтхэн би энэ ард төмөр сумд манай би ахад дээрээ байсан. Төмөр сумаас явдаг юм л да. Энэ хой сэтгэлийн хөдөл гэж хойшиж энэ олон айл байхгүй. Ерөөсөө шууд ингээ хөдлөөд аваад ороод идэв. Нэг сайхан өдөр тэр өглөө эртээ босоод ингээ хой сэтгэлийн хөдлөлөөр гараад ирсэн чинь ингээ тэндээс зүүн баян харагдаж идэв. Их сайхан өдөр харагддаг юм байна. Нартай сайхан өдөр. Тэгэл траагалд зүүн баян ингээ хараад тэгэл тэр аян орж ирээд одоо казак бүжиг 73 онд зохиосон бүжиг шүү дээ. Одоо энд тайсан дээр хэрэгжилж бүжиглж байна. Одоо бидний ухнаа гэрийн 10 гаруй бүжиг бий. Тэрнээс бараг бүгдээрээ одоо тайсан дээр энэ одоо хэрэгжилж бүжиглэгдэж байгаа. Ингэж ухнаа надад бас намайг их шахаж тэр сориуд тэгж бүжиг хийж
Тэгээд сараагууд би зүгээр өөр нь ямар болсон бол бас тэгээд орхид тэр тэнгэрийн орон тайлсан тэр найздаа би бас баярлж явдаг. Тэгээд одоо сайхан үерхий сайхан байсан, уран бүтээлийн сайхан анд найз байсан. Далайн 9 онд манайх чинь соёл урлагийн 10 хоног Улаанбаатар хотод хийсэн. Ерөөсөө манайх чинь соёлын ордон байсан. 60-70 хүний бүрэлдэхүүнтэй ардын хөгжмийн бүрэлдэхүүнтэй тийм оркестртэй юунд хотод очиж байсан. Одоо говьчуудын дуу хуурын дээжинд та бүхнийг хүргэе. Манайх ч одоо 200-300 хүний бүрэлдэхүүнтэй очиж байсан шүү дээ. Соёл урлагийн 10 хононд. 79 онд энэ соёл урлагийн 10 хоногийн тоглолт маш амжилттай сайхан болсон. Сайн ч болсон. Тэгээ энэний үр дүнд манайх чинь бол одоо хөгжим дараамын театр гэдэг тушаа юу зардлыг авсан. Одоо Дорнов аймгийн соёлын ордны хөгжим дараамын театр болгоё гэдэг. Ингээд хөгжим дараамын театр болгоход театрын одоо болсон хүчин хэрэгтэй. Хөгжимчд хэрэгтэй, бүжигчд хэрэгтэй, дуучид хэрэгтэй, драмын улсууд хэрэгтэй болоод. Тэгээ ингээд бид бол ерөөсөө шууд тэр үеийн одоо хөгжим тоглолтуулж байсан хамаахгүй авьяастай хөгжим дуртай улсуудыг цуглуулж авсан 9-10 дугаар ангийн хүүхдүүдэд цуглуулж хүртэл авч байж байсан. Тэгээ одоо манай 81 онд авсан хөгжимчд одоо ч байж байна. За би 1980 онд Улаанбаатар хотод багшийн сургуулийн соёлын анги төгсөөд би 1980 онд Хөвсгөл сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд за би 80 оны 6 сард соёлын ордон байхад ороод за би 1980 онд 10 дугаар анги төгсөөд соёлын ордон маань театр болох гэж байгаа хүн шалгаж авчаана гэд. Тэгээд ирж шалгуулсан чинь багштай шалгуулаад хөгжмийн багш гээд нэг хүн, бүжгийн багш гээд нэг 2 хүн ирсэн. Тэр нь одоо манай багш гавьяат гацгаа багш байсан нэг нь гавьяат ухнаа багш байсан бүжгийн. Шууд багшийнхаа шавн болсон. Төдийгөөс одоо өдөө хүртэл ажиллаж байна. Би 1989 онд 8 жилийн сургууль төгсөөд тэгээд одоо энэ театр гэдэг энэ том айлын бослыг алхаж Нацаа багшийн гар дээр иж шалгалт өгчээсэн. анх одоо бид нарыг одоо үнэхээр одоо тэр хөгжим гэдэг их урлагийн одоо салбарт хөгжим гэдэг их одоо гоё юмд биднийг одоо татан оролцуулж тэгээд одоо анхныхаа театрын одоо тоглолтоо юугаар нээх вэ гэхэд бид шийдэж яваад ерөөсөө учиртай уран толгойд өөрөөр хий. Монголынхаа үндэсний анхны дуу юм байна. Ингээд 79 оны 12 сарын 26-нд учиртай уран толгой дуурийг бол анх тоглож энд дээр нээлттэй хийсэн. Нээлттэй хийхэд учиртай уран толгойн дуурийг нээлттэй хийхэд манай эндхийн одоо Нансалмад наран туяа балганд нь буян хишигдэх багш. За тэгээд хөдөлдаанчид нь Ямдан жамц. За хорломоод нь туяа энэ төр дуулж ирсэн. Тэр үед нь хөгжим дараамын театр гэдэг бол заавал одоо дуулалт жүжигтэй байх хэрэгтэй. Тэр дундаа манай аймаг бол бусад аймагаас илүү онцгой хотогт 80 хотогт Занзан Арвжигийн театр болохоор зэрэг одоо тэр үед ч би өөрөө тэгж болсон нэрмжит болоогүйсэн Саран хөхөө театр болсон байсан. Энд улсын хэмжээнд дэлхийн хэмжээнд анх удаа дуулж жүжиг хийсэн газар бид энэ тоглолтыг ёсод тасалж болохгүй гэдэг утгаараа маш олон дуулж жүжигүүд хийж исэн. Шаардлага одоо Саран хөхөө жүжигтэй байж л документын бас жүжигтэй байж л удуулгын нэрнгийн суурьд наран жаргахгүй гэсэн одоо тийм дуулж жүжиг тэр үеийн
Тэгээд муурын байшин дандаа би хөгжмийн хийж найруулсан муурын байшинд одоо гэж хүүхдийн дуулж жүжиг мөнхийн галт цэцэг гэж бас хүүхдийн дуулж жүжиг. Тэгээ манай шав Монголыг бас нэг ямар дуу үлээдээ дуулж жүжиг тэр хийсэн. Миний шавын тэр чинь одоо сайн гоё дуулж жүжиг хийсэн. Ийм одоо ерөөс бас энэ талаа бол ерөөсө таслаагүй явж байгаад би бас баярлж байгаа. Театр чуулгын бол гол амин сүнс нь хөгжим байдаг. Ардын найрал хөгжим. Энэ найрал хөгжмийг л тэр чигээр нь байлгаж байхад үе уламжлуулан байлгаж байхад боддог. Энэ хүний одоо нэг бусдаас ялгарх ер нь хөгжмийн багшны нэг юм гэвэл одоо тухайн үеийн театрт би ингээд тэр үедээ мэддэггүй лээсээ одоо бодоод байхад 25-6 орчим хөгжимчтэй байлаа. Бүтцүүлэлтгүй юм сайн байсан. Тэгэд энд нэг хачирхалтай юм гэхээр тэр үе чи одоо хөгжмийн сургууль төгссөн хүн байхгүй. Ерөөсөө бүхэл бүтэн театрын найрал хөгжмөнд мэргэжлийн хөгжимчин ганцхан байсан байна. Тэр нь бол одоо 1978 оны нөгөө алдартай үндэсний хөгжмийн улсын уралдааны тусгай барилжилж байсан манай Хөрөнчл байлаа Яочин. Тэгэл бусд нь ингээд олон жил ажилласан дадлаг туршлагатай болсон хэдэн сарын курс сургалтанд явсан ийм улсууд болцоохон байсан. Тэгээд энэ үед одоо энэ хүн маш сайн ингэж энэ олон сургууль төгсөөгүй улсуудыг хөгжимчин болгоод найрал хөгжим бүрдүүлж сайн ажиллаж байсны нэг жишээ бол 1985 онд тэр үчид 18 аймаг гэдэг үлээ шүү дээ. 18 аймгийн бүх театр чуулгуудын концертны төрлийн муралдаан улсад зарлагдсан юм аа. Тэгээд ингээ Монголын үндэсний телевиз явж бүгд нь бичлэг хийгээд 18 аймгаар. Тэгээ бичлэгнээс аваад шалгаруулаад дахид тоглуулад ингээ байрлаж дүүж яхад манай аймаг одоо тэр үеийн концерт чинь одоо юу шүү дээ. Одооныхтай адилгүй бичлэг фонограм гэдэг юм байхгүй. Одоо энэ хөгжимчд гэдэг маш их ачаалттай байсан. Дуусч байсан, тогтно, бүжигч байсан, тогтно, өөрснийхөө юмыг тоглоно ингээл бүх юмаа тоглодог байсан. Бүх ачаа бол найрал хөгжмийн нуруунд явдаг гэсэн. Ийм үед одоо энэ 18 аймгаас ингэж улсад хоёрт орж энэ шагналтай үйлчилж байсан бол одоо энэ хүний найрал хөгжмийг бүрдүүлэх гэж ажиллаж байсан одоо нөр хөдөлмөрийн хүчин зүтгэл юм аа гэж би одоо боддیں۔ Яг зүгээр ер нь нэг нь бол одоо энэ театрыг босгоход оркестрыг бол бас нэртэй төртөө босгосон. Сайн болсон. Одоо Монголын хөгжим зохиолчдын холбооны 5 дугаар их хуралд манай Дорногов аймгийн оркестр урагдж очиж тэнд тоглож байсан. Ардын найрал. За тэгээд энэ театрт байхдаа бол одоо манай оркестр чинь толгуурлаж манай одоо ардын жүжигчин томцол 3-4 хүний тайлан тоглолт тавьсан шүү дээ. Энэ дээр одоо тэрийн шагналт ардын жүжигчин Намсрачи багшийн уран бүтээлийн тайлан тоглолтыг манай энэ тайсан дээр тавьж байлаа. Урдын гавьяа зүтгэлтэн Бирова багшийн тэрийн шагналт Бирова багшийн уран бүтээлийн тоглолтыг энд тавьж байлаа. Миний багш одоо тэрийн шагналт ардын жүжигчин Мөрдөрж багшийн уран бүтээлийн тайлан Дорноговын тайсан дээр тавьж байлаа. Ингэж одоо томцуудын уран бүтээлийн тайлан тоглолтыг тавьж ирсэн газар бол байхгүй би тэгж боддог. Онд ийг ардчлал гарч ирээд цаг үе нөхцөл хүнд болсон нөхдөд үед
нөхцөл намайг одоо хамт олон маань театрын дарга болгоно гэд. Та л одоо энэ хүнд цаг эхэллээ одоо ерөөсө болгоо байлаа та энийг авч явна гэд. Тэгээ 90 онд манай одоо театрын даргыг ажлыг өөрөөр ажлыг хүлээж аваад манай аймгийн одоо яг төхөөржин хятад урагшаана гардаг болчихсон байсан. Бүх л албан газруудын одоо бүх л албан газрууд тэр чигээр хятад руу гараад эрээн гараад яваад ажилчид нь сайхан баяр баясгалантай сайхан дахиж ирээд идэв. Манай театр байдгүй. Хинч тэрийг гаргаж өгөх юм байхгүй. Бидэнд ямар холбоо байхгүй. Биднээс мэдэхгүй, тэд биднээс мэдэхгүй, бид тэднийг мэдэхгүй. Манай ээж Луузангийн Загцүрэн гэдэг хүн байсан. Энэ соёлын ордонд дуучин байсан. Ээж маань одоо намайг төрөхөд ингээ гаргаж байсан ингээд би нацгаа багштайгаа нэг хууч хөөрөлдөж хоёул ярьж байсан. Тэгсэн нацгаа багш маань үгүй нэг манай театрыг гаргаад өгчих болцоо байна уу? Тэгэл тэр залууч өөрөө хөөсөлдөд явсан. Тэгээ нацгаа багш хоёулаа ярьж бод тэгээ би гаргая. Тэгэн дээр би өөрөө зүтгээд театрын 53 нэг автобус энэ одоо ухна автобустай 53-тай биднээс 35 хүнийг эрээн гаргаж ээжийнхээ ачийг хариулж энэ театрынхаа хамт олонд нэг үзүүлж харуулах юмсан гэсэн сэтгэлээрээ би явж байсан юм. Энээс хойш манай одоо энэ үр их үлзийтэй явдал одоо тэрнээс хойш чинь бид эргээд Орос руу 35 хүнтэй гарч байдаа. Одоо манай театр чинь эргээд урагшаана одоо ерөөсө бүх л газруудад очиж тоглож одоо миний шиг Монгол зэхэд өрөнгөний одоо бүх л хотуудаар очиж тоглож явж штэ тий. Ийм сайхан үлзийтэй үйл явдал хэрэгүүлж гадаад харилцааны асуудлууд ингээд шийдэгдсэн байдаг. Тэгэд 90 онд авсан дараачаар би бүх хамт олноороо хэлэлцүүлээд манайх бол одоо их ноён хотгот Данзан Аривжигийн Өлгийн нутгаа энэ театр бол хөгжин дараавын театр биш вэ? Энэ театр бол саран өхөө юм уу, үлэмжийн чанар юм уу, ямар нэгэн ийм одоо хотготын нэртэй холбоотой театр байна гэдгийг ингэж яриад тэгээд одоо манай зураач хөрөөс хоёр ярьж байгаад ерөөсөө саран өхөдөрч үлэмжийн чанарч болгоё гэсэн саран өхөө 2-3 нэгт улсуудад нэг нэр явуулсан санал нь хуваагдж байсан. Тэгээд хөрөөс тэр ерөөсөө үлэмж биш саран өхөөр нь ёсоо зүтгүүлээгээд тэгээд саран өхөө театр гэдэг нэрийг өгч тэгээд хойшоо соёлын яам руу бичиг явуулж за бид одоо ингээд хөгжин дараавын театр гэдэг нэрээс татгалзаж байна. Бид бол ийм юм түүхтэй ийм уламжлалтай театр нутгийн улсуудаа тийм учраас Данзан Аривжигийн нэр саран өхөө театр болгож өгнө гэсэн тийм өсөлтөд явуулаад тэгээд Бадарууган сайдын 111-р тушаалаар Дорногов аймгийн хөгжин дараавын театрын нэрийг саран өхөө театр болгох гэсэн ийм тушаалтай анхан ингэж бий болсон. Энийн дараачаар нь одоо би миний шавьда одоо эндээс бас би тухайн үе болсон хүчин бол маш бага байсан. Дээш нь болсон хүчин сургуульд явуулахын тулд хөдөр чулуун гэж нэг хүүхдийг сургуульд явуулаад 1989 онд би өөрөө улсын багшийн дээд сургуулийн соёл урлагийн ажилтны ангид элсэн суралцахдаа одоо нацгаа багш маань аймгийн театрын дарга хөгжим драмын театрын дарга хийж исэн. Тэр үед одоо анх ирж уулзаа зөвлөгөө өгөө тухайн үеийн тэр конкурс бол орон нутгийнхын шатны конкурс бол театр дээр авч ийлаа. Эргэж төгсж ирээд театрын дарга болоод жинхэнэ одоо засгийн газарт хандаж дээш нь хөөсөлдөж саран өхөө театр Данзан Аривжигийн нэрэмжит болгож авсан байгаа. Тэгээд зах зээлийн үед бол Данзан Аривжигийн нэрэмжит саран өхөө театр гэж байвал тэр чи бас нэг улс орны ой тоонд хүртэл одоо хэрэгтэй. Зөвхөн хөгжим дараамын театр гэдэг хотгоцыг салгачих юм бол одоо хөгжим дараамын театр гэхээ хэцүү болно шүү дээ. Тийм учраас тэгээд одоо саран өхөө жүжигийг тоглож ирсэн улсын хэмжээнд дэлхийд бараг дуул жүжиг анх удаа тавьж ирсэн газар чинь манай Дорногов чинь одоо ч гэсэн энэ байдлыг тэр чигээр нь хадгалаасаа гэж би хойш үедээ дахиж бодож яддаг юм байна. Хотгоцын ойг хамгийн анхан тэмдэгдэхэд 95 жилүүлүүд би санахгүй ойг тэмдэгдэхэд би театрын дарга хийж байсан. Тэгэхэд тэмдэглэж исэн одоо 215 жилийнхэн ойд бас ерөнхий удирдаашаар ажиллаж байгаадаа би бас их баярлж байгаа. Яг нь энэ миний хувь тавилангийн асуудал тэр том хүний одоо уран бүтээлийг бас энэ дээр ингэж насныхаа сүлд бас ингээд тоглож оролцож байгаадаа их баярлж байгаа. Энэ бол одоо миний шавнаар энэ хамт олон манай Дорноговчуудын та бүхний юм одоо хайр ивэл гэж би дотроо бодож явдаг. Тэнд одоо бориодд бол миний хөөч гэсэн миний хийж байгаа ажлыг өргөжлүүлээд миний хөө нямларж миний охин ням хөө тэр тэнд бориодын одоо соёл дуурийн чаатарт нь академид нь багшилцаагаад ажиллаж байгаа байж.
Энэ байх хугацаанд би бас театрынхаа зарим улсуудыг бол хойш нь мэрэгжил дээшлүүлж стажировок гэж ярьдаг тэгвэл хийлгэж байсан. За энэ дээр би одоо Монголын шавьяга удирдагчдаар, наран туяага одоо хоорын багшдаар, за Монгол Цагийн охин хэн байж байна, Нанга гэдэг бол Нандя бол тэр бүжгийн багштай сургууль хийж ийм улсуудын бас манай соёл урлагийн академитай холбогдож байсан. Миний багш бол их шудраг, худлаа ярьдаггүй. Уг хүн чанарынхаа хувьд маш их тийм сайхан зөөлөн, зарчимч. Маш их сайхан сэтгэлтэй. Өөрөөхөө мэддэг, чаддаг болгоныг нь бусдад сургахынсан гэсэн. яг таг ерөөсөө заа гэвэл яагүй юмд маш одоо тийм итгэл үнэмшилтэй. Тэр хүнд ерөөсөө нэг аргалчий да хөнхөн энэ ажлыг нэг ингээд аргалаад ард нь хийчи. За ийм юмыг хойш нь тавьчи да гэсэн тийм сэтгэл бол ерөөсөө байдгүй. Маш хүнлэг уран бүтээл талдаа бол зарчимч хатуу шаардлагатай. Одоо тэр олон сургууль соёлгүй улсуудыг ингээ бүгдд нь ноот заагаад бүгд нь одоо солфеж диктант сонор шуулгын дасгал өгдөг. Онол их заадаг. Хүнд чинь бас нэг тийм сони юм байдаг юм байна. Яагаад гэвэл би 69 онд оюутан болсон. Би түрүү дээр ярьсан. Тэгээд би нэг Японы нэг кино гараад байсан ма тэр чинь цэцгээрс мөсгөө ямар кино гэдэг нэг тийм кино. Тэр жигтэй хийх тэр үед их гарч байсан. Би тэгээд яг хөө одоо энэс өнгөрсөн юм чинь яг хөө сансар гэж Улаанбаатар тэр ресторан сайхан ресторан байдаг. Тэнд очиж жоохон найзуудтайгаа сууж идэж тэгж байгаа цаг хоцорчихсан байсан. Сансараас Дакот тэр ард кино театр байсан тэр үед ард кино театрт Дакот кино эхэлчихсэн. Оролдгүй. Тэгээд үүдийн балбаад байж байтал цагтаа давхиж ирээд тэгээд намайг бариад авчихсан. Эргүүлийн цагтаа нөө театрын хаалга тогсож байгаа. Тэгээд би бас Сүхбаатарын тэнд юунд чи бас баригдаж байгаа. Арх уучсан байсан. Жохон жормологдож баригдсан. Оюутан байхтай шүү дээ. Тэгээд дараачаар нь 111 шүү дээ тэр чинь 111 дэх зарлиг гэж байдаг. Тэгээд би сургуульд бичиг очоод манай ангийнхан хөөсөлдөж биднээс тэр сургуулиас арай хөөгдөөгүй. Тэгээд тэр жигээр үлдсэн. Тэгсэн энд гавьяат боллоо би одоо ордын гавьяат судалсан авчлаа гэдэг ингэсэн. Тэгээд нэг очиж шагналаа авна гэдэг очирвот ерөнхийлөгчдөр дахиж очсон эндээс хотоос одоо хотоор явсан. Тэгээ эхнэр гэргээд долмоо хөөтэйгээ хоёулаа тэгээд аймгаас төлөөлөгчтэй ингээд хот руу явлаа. За тэгээд очсон чинь миний мөрдөрж өгш. Над дээр гүйгээд ирлээ. Засгийн газрын ордны зүүн талаар гүйгээд ингээд дахиад. Тэгсэн чинь за миний банд шавьта баяр хөргий. Багшин чамаа урдын гавьяат зүтгэлтэн цол авсанд бүр чамтай хамт ерөнхийлөгчөөс шагналаа авах гээд багшин өдөөс өмнө авах ёстой аваагүй. Чамаа ирэхэд хүлээгээд байна гэж яг намайг ирэхэд шагналаа авах гээд ирэхэд гүйгээд ирсэн. Тэгэл яг намайг хөтлөөд л тэр засгийн газрын ордонд дагаж ороод л очирховт ерөнхийлөгчийн өмнө очсон. Мөөё чи одоо очирховт ерөнхийлөгч мөөё нь яагаад өдөөс өмнө ирсэнгүү гэсэн чи ерөнхийлөгч нь энэ миний шав байгаа юм. Миний шав урдгийн гавь зүтгэлтэн болсон. Би шавтайгаа хамт танаас шагнал авах гэж байгаа юм. Тэр үед мөрдөрж өгч Сүхбаатарын одонгоо шагнуулсан. Тэгээд мөрдөрж өгч тэгээд Сүхбаатарын одонгоо аваад араас нь би урдгийн гавь зүтгэлтнээ аваад ингээд одоо байж байсан би багш нарынхаа одоо талаар ярихад ийм одоо тэгтээ тэр юуг нь уншаад үзсэн чинь очирховт ерөнхийлөгч нь 111-р зарлиг гэж ингэж юу байсан. Тэгээд 111-р 211 болчиход байгаа. Тэгээд дараачаар энэ театрын хөгжим драмын театрынхаа нэрийг өөрчлөө дарга болоод нэрийг өөрчлөлөө. Тэгээд хотготын нэр театр болох би гол зорилготой Саран хөхөө театр гэж болгоно гэж яриад манай гүр базар хоёр өдрөөс Саран хөхөө театртаа гэсэн манай тайдагаач санжмат өнтөр бол үдэмжийн чанар зарим жүжигчид ер нь үдэмжийн чанар гэдэг дуугаар нь болгоё энэ төр гэж байсан. Тэгээд Саран хөхөө театр гэж болгосон л доо. Тэгээд Бадрууган сайдад бичиг явуулсан.
одоо саран хүсэлтийг одоо ийм болгоё. Ингээд одоо Дансаржигийн нэрмжид саран хөө театр болгоё гэд. Тэгээд хариу ирсэн чинь Бадаруухан сайдын 111-р тушаалаар Дорногов аймгийн хөгжим дараамын театрыг саран хөө театр гэж нэрлэсгөө гэсэн. Тэгээд би 313 удаагийн 111 гэдэг тоонд л одоо тэгээ Оросд энэ төр байхад манай эхнэр Долмаа хүү одоо 111 гэдгээр харж байхад хөөрхөн их хүн гоё 111-ийн тоотой машин харахлаар ард нь ингээ зогсож байдаг. Тэгээд тэр чинь бас дотроо бол тэр 111 тийм хайртай би ч гэсэн дотроо их бэрэгшээж явдаг. Одоо энэ хүндэт профессор бол ер нь одоо тэр судалгаа сурганы одоо том цоллоо. Тэгээд Дорн цэврийн соёл урлагийн активд би 16 жил багшилсан. Тэгээ одоо бас энэ хийсэн юмнууд би тэгээд тэр утгаараа надад бол хүндэт профессор цолыг өгсөн. Тэгээ одоо би өөрөө боржин хүн. Дорногов аймгийн 70-60 сумын оргил оргиад одоо алгадлагын алзартай нуурсны шинэ яг тэнд төрсэн хүн. Октенгол гэдэг газар. Тэгээ одоо Оросд 16 жил яваад ирсэн чинь манай боржигны тэр соёл, боржин чи өөрөө үндэсний боржин хуур гэж сайхан хууртай. Тэр нь байхгүй ус. Би мэдгч хүн байхгүй. Ширэн цагтай. Тэгээ боржин уртын дуу гэж бас байдаг. Тэр бас байхгүй болчихсон. Тэгээд энийг одоо би сэргээхгүй өөр одоо сэргээх хүн бол байхгүй байна гэдгийг би ойлгож одоо 2010 оноос хойш одоо энэ боржин уртын дуу боржин морин хуурыг бол одоо сэргээх ажиллаар бол нэлээд улс хоттой уулзаж материал цуглуулж говьсон бүрт ажиллаж явахдаа би одоо нодны уржин байна одоо эрдэнэ шинжилгээний баг хурал явуулсан боржин морин хуур боржин уртын дууны талаар тэн дээр илтгэл тавьж одоо говьсон бүрт бол боржин морин хуур бол нэлээд хөгжиж ирж байгаа. Бусад сумдуудад байхгүй. Манай Дорногов аймагт чинь 5 сум байдгийн боржигны. Дэдгэрх сум, Алтан ширээс, Ихэд, Айраг, Далан. Энэ дотор одоо боржин хуур нэгч байхгүй. Тэгэхээр зэрэг боржин морин хуур гэдэг бол бүдүүн хялгасан дотор талдаа. Тэрий чинь боржин морин хуур чинь ганц хялгасны хуур гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зэрэг гадна талд нь ая тоглолт нарийн хялгасан гадна талдаа байдаг. Тэр гадна талдаа нарийн хялгасан дээр нь дээш доош нь ингэж ганцхан хялгасан дээр ингэж дээш доош тоглодог. Дотор талдынхан бүдүүн хялгаснууд зүгээр хавсарч дуурж аккорд болж дуурдаг. Тэгэхээр эн чинь нэг дуун дээр хоёр өнгө дуурна гэсэн үг. Тэгээ уртын дуучин дуулахад бол маш их тохиромжтой, маш их төшигтэй байдаг. Тэгээ энэ хуур бол одоо байхгүй болчихсон. Тэгээ энэ одоо эргэж сэргэж байгаа. За тэгээд боржин уртын дуу гэдэг бол байхгүй. Энэ бол яагаад тэгсэн гэхээр зэрэг бас улс улсын 25 биш 40 оны 45 билүү хэдэг ойгоор нэг уртын дуу ерөөсөө нэг намын төөрөөс юу гарсан байгаа. Бүх уртын дуунуудыг бол нэг л аялагтай болгоё гэж. Одоо Баян бараатын уртын дуу, боржин уртын дуу, одоо Бурятын уртын дуу энэ гэх юм байхгүй. Ерөөсөө ганц аялагтай болгоно гэж ийм тогтоол гарснаас болоод тэгээ энэ уртын дуунууд бол ингээд сүлдээ алга болсон. Гэхдээ одоо би ингээд судалгаагаар үзээд байхад тэр үеийн сайхан дуулж ирсэн улсууд манай Дорноговд чинь бол Лүндэг даржаа гэж одоо мундаг сайхан хуурчин одоо боржин морин хуур, шалган хуур бас материалтай шалган хуур тоглож ирсэн. За тэгээд энэ хуур нь бол Дорногов аймгийн 70-60 сумын Элдэв баригад тэр Дандингоо гэдэг хүний гадаа одоо хураалтай бараан дотроос нь манай хөгжим судлаач энэ биш тэр хуурыг гаргаж ирж тавьж байсан. Тэр нь одоо хүртэл тоглогддог тийм хуур байдаг. За тэгээд энийг сэргээхийн тулд бол одоо тэр Ахмадуудын тоглож байсан юм ганц хялгасны хуур гэдэг Лүндэг даржаа бол үнэн бас их сайхан гавьяатай, сайхан тоглож энэ одоо гарч ирсэн одоо байхгүй л дээ. За боржин уртын дуу бол бас одоо ингээд төв халахтай нийлээд
ингээ алга болчихсон. Одоо ядгаадах юм байхгүй. Тэгээд зарим нь би боржиноор дуулж байна л гэдэг мөртлөө боржин дуу гэдэг нь нэх өндөрөөс хашгираад байхгүй. Одоо багтаамж нь багахан боловч дууных нь одоо ухаанд чимэг тэр нуглаа маш их уран нуглаатай тийм сайхан дуу байдаг. Тэгээд тэр дуунууд бол алга болсон. Тэгвэл ирээд ингээд одоо бүх сумдуудаар яваад үсгэд бас одоо огт уралдаан тэмцээнд орж байгаагүй. Одоо найраас найр хэсэж сурсан тийм улсуудад нутгийн ард түмнүүд байж байгаа. Энэ бол дандаа нэг 81 80-аас дээш нэг 78-аас л дээш насны улсуудад дуулж байгаа хэдэн дуунууд бий. Тэгээд энэ дотроос үүлэн зөгөө гэж манай Дорногов айраг сумын мундаг гоё дуучин. Цэндэж өгөж дундгойн Баянжарлангийн байна уу гоё ухтаалах байна уу бас ухтын мундаг том дуучин. Энэ улсуудаас бол одоо бид нэлээд хэдэн дуунуудыг бол одоо би гаргаж авч одоо би яг энийг боржигныхоо ард түмэн боржигныхоо нөхдүүдэд бол одоо ном болгож гаргах санаатай зорж ажиллаж нотлож байгаа. Би чинь Дорногов Сибирийн соёл урлагийн академи гэдэгт би урагдаж очиж багшлсан хүн шүү дээ. Тэгээд би Оросод очсон зорилго нь юу гэхээр зэрэг Тува, Халимаг, Монгол, Бурят энэ дөрвөн оюутнуудын хамт нэгдсэн оркестр байгуулах. Тэнд Орос ардын оркестрийн том оркестр одоо ч байж байдаг. Бурят тийм Монгол ёсны оркестр байхгүй. Одоо дарыг тэнд ажиллаж байгаа. Тийм манай хүү ажиллаж байдаг. Тэгэд энийг хийгээд одоо би тэгээд нутгаа их боддог, энэ хамт олноо их бод зүүдэлдэг. За тэгээд заримдаа бамзарч багшгаа зүүдэлэн тэгэл одоо ерөөсө дандаа энд болж ирсэн юм зүүдэлдэг юм л да. Тэгээд тэнд нэг эс ерөн шуурах гэж байхгүй. Хаяа нэг сүүлүүд нэг ингээд ороод ирэхэд бол манай нутаг маань санагддаг их сайхан. Тэгээд ер нь бол хүн зон тэр Бурятын орсуудууд сайхан л да. Үнэхээр зүгээр ер нь бол их сайхан хүнлэг улсууд бол Оросууд байдаг, Бурятууд сайхан. За тэгээд хэдий тийм сайхан улсууд дотор тэр сайхан нөхцөлдөж байсан дэр би одоо Оросуудын дунд, Бурятуудын дунд тэр л одоо оюутнуудынхаа дундууд би ганц л юм хэлдэг. Би ёо өгөхлөөр говь нутгийн хүн, тал нутгийн хүн. Миний тал нутгтод ийм дуу байдаг юм а гэд би одоо жагдлал багшин тал нутгийн дууг дуулах дуртай. Одоо Монголд ч гэсэн тэр бид найз нөхдүүд ингээд суухад бол би тал нутгийнхаа дууг дуулдаг л юм. Одоо яг хөө зүгээр би зүгээр нэг өөрийгөө сэргийгээд өөртөө баяр өгөөд ганцхан бадганы дуулаад өгье. Харамара будни хара сохаса мини ота одамда орахагабарсан 아도체 오라티힌두아 아야하면서 담아서한 모호로로 나가지 없으슴 오다다 Тэгээ би тэнд очиод энэ хамт олныг санддаг байдаг. Зүүдэлдэг. Мөнхөд одоо ч гэсэн одоо энэ театрын хамт олонд зүүдэнд орж энэ театраа ингэ зүүдэлж байдаг. Тэгээд манай говь чинь би тэр чинь одоо баягаллаа тэр сайхан цэнгийг
усанд очиод би ч одоо гоё хүн болохоор бас жинхэнэ гоёыг бий боддог. 16 жил болоход байгальдаад сэлж усан сэлж чадаагүй хүрээд ирсэн. Ордгийн манай тэр нааш нөхдөө даашаад за энэ мод тэврээд явгаад нэг бүдүүн мод сугдуулаад тэгээд усан сэлэх хийгээ зааж өгнө. Юуртаж сурахгүй. 16 жил би байгаль далай дээр очиод ламардаг. Хажууд нь зогсож тэгж нослолдож жоод хүрээд ирдэг. Театрын тайзан дээр төрсөн 6 гавьяа байгаа. Тайлан тоглолтын дээр бид яриад ерөөсөө тэр үеийн эхэлсэн юм чинь одоо дахиад энэ 6 гавьяатын тоглолтын дээр учиртайгаар тэр хэсгээр тэр үед залуухан тоглож исэн хүүхдүүд одоо дандаа гавьяат авчихсан настай болсон ийм улсууд байгаа. Одоо бас нэг өргөн түн олон та бүхэндээ харуулъя гэж бодож бид бас ингэ бэлтгэл хийж байгаа. Багшийнхаа энэ тоглолтод дахиад миний бас шавнар орж байгаа. Тэгээд Нацгаа багшийн шав Батнасан багшийн шав Баттайван түүний шав гээд хүүхдүүдээс ингээд шавнарын багшийн тоглолтонд чадлаараа оролцох гэж байгаа айгүйх бахархалтай баярлж байгаа. Бидэрт маш их олзуурах, маш их юм сурах боломж болж байгаа. Чихнээ сонсогдож хэн хүний хэлээр ярьж чадах тэр зүйл бол хөгжим. Тэрхүү гайхамшигыг өөрийн дотоод бодрол мэдрэмжээрээ бүтээдэг эгэлгүй хүмүүсийн төлөөлөл энэ удаагийн нэвтрүүлгийн маань Баатар. Аймгийн соёлын ордны дагалдан хөгжимчнөөс урлагийн зам руу орсон Нацагдорж хөгжимчин хөгжмийн удирдагч театрын дарга гээд энэ л түүхтэй театрынхан эдис бүхэнд нь ажиллаж байсан. За өнөөдөр ч тэрээр их театрынхан алтан тайзнаа иргэн ирж уран бүтээлээ туйруулж явна.